Оройтой хоолойд давтаа морил. Зохиолыг бичиж дууруулсан Цодхүү. Үхээр 2 дугаар бүлгийн 1-р хэсэг. Өдрийн халуун нарны гэгээ тал дундаа игц дээрээс тусчээ. Өрс сахлантаа баригдсан 2 ламтай нийлсэн нэгэн залуу удаанаар газар хороох нь холоос харахад халууны зэрэгэлдээнд бүрэлзэн харагдана. Өнгөө алдаж гонцон орхимжоор тэргүүнээ бүтээсэн залуу лам хатсан хоолондох багхан шүлсээ арайхан залгих бол хажууд нь морьтой гэлдэрх нутгийн залуу гэлбсэн нүдэ хамгаалж доош гэдийн жолоо руугаа хараад огтоо. Эдгээр улсууд нь ёс засгийн хошуундах амьсан ороолон сэрээсэн гих муу нэртэй ламсан лувсан байлаа. Үүн дээр уг хошуунд ганцаар амьд хоцорсон дамби нэмэгдэн яваа юм. Лувсан ороолон хайж явсаар хэдий 2 жилийн нүрийг үдсэн чи одоо хүртэл ажиг сураг гаргаж чадалгүй байсаар Монгол орноо нэгэнтээ бүтэн тойроод эргэн ёс засгийн хошуунд ирэхдээ учирлаар дамбитай тааралдаж нөхөрлсөн юм. 2 ертөнцийн заагд өгсөн амлалтаа санаж жаргал амын ихийн газрыг заалхан ном хорох үлсээ биелүүлэх гэж халуунд халан явж буйна энэ билээ. Удаахан явсны эцэст бараг унтаа явж байсан дамби хуруугаар алсад цаан тэр модны дэргэд хэмээн хилээд нүдэн сэргэлээ. Тал дунд орших өндөр ганц мод үнэхээр сүрдмээр бөгөөд үзэгсэлэнтэй харагдаж байлаа. Заасан зүгт нь яарамтан очоод лувсан нэгэнтээ сэмбэрлэн мөргөөд орхимжоо ингэртээ ороогоод богцоо ухан хонхоо гархан бэлдээд ламсан хажуудаа суулган жаргал амын хойдохыг унших номын их үлдэ ханцуу шамлан орлоо. Дасал болж амд нь орсон майн мэгзмээ чангаар уншихтаа дотроо жаргал амын төсөөлөн хэдий хэлнэ. Замдаа сайн яваарэ. Боталгүй бид ороолон гисрээсэн ч амьдын ертөнцид эргэн ирэх хов заяасан ачигтэн санаж амаснаа би биелүүллээ. Алдхан би тань үгүй ч сайхан сэтгэлтэй хөөрд оршгэ. Оюун бодолд нь яг л анхаарсан төрхөөрөө өнөөх аргяас цөл дунд их л ангаж алхах бөгөөд дэр үлзэх салхийг сарвуугаараа мэдрэн дээш өргөөд лувсан өөд эргэн харан начигны хоолоо гоцаа. Энэхүү дүрслэлийг харсан лувсан номоо төр орхин ламсаа жаргал амных ангасан бололтой зөгцөнд ус дүр гэж тав. Химэн аажуухан хэлчихэд эргэн номоо хорно. Ламсан ч ихэд гайхсан ч багшийн үг эрдэн байдаг учраас дуугүй л хэлснийг гүйцэлдүүлнэ. Халууны элч солрон байлаа. Нар жаргаад буцаад манддгүй гэлтэй тал дунд зуны сэрүүн татхад зориг тээж ирсэн гүйчтэн ажилч мөн дуусаж бурхны их өрөөлийг төвдөр айлдаж дууссан хөгшин лам удаан сууж хөшсөн биеэ займчлан засаад босож нэг хүндэтгэлтэй наргагүй гараа сөмбөрлөн бүх юм мөргөөд буцаж иргэн ааж ухан завлан суулаа. Хөөжл явдал сайхан болж өндөрлөө. Ламсан шав минь эрдхэн газар дөхий дөө. Оочих газар хүртэл нэлен зайтай. Зам зураа 4 мултлаад явна. Химэн шарилын газараас хөдөллөө. Нэлен явсаар хошууны булгийн тэгш химээх газар ирж буугаад ламсаа
Галаа өрдтөө бүгдээрээ сайхан цайлаадах гэхэд ламсан заа багшаа гэсэр богцон дээр овоосон багхан гişүүгээ бэлтэн гал өртгөр зэхлээ. Дамби гараа сүмбэрлэн байснаа лусны хажууд очин суугаад хүний хойдохыг өмнө нь ингэж хийж ном хуурахыг миний бие огт үдсэж байсангүй гэхэд би ганц хүний хойдохыг уншсангүй. Жаргал лам түүний ихийн хойдохыг 40-ээс хоногийн буянтай нь хамт уншиж анарлууллаа. Хээж нэрлэг ном хааныхаа үүдэн хаалганд орж чадалгүй. Сахаж байж тэ хөөрхий. Харин жаргалын хойдхан сайхан болсон ч тэнгэртээ үлдэвшин алга болчихлоо. Тэр нь яана гэсэн үг вэ? Би ч ухааныг нь үл олно. Өхөкстэй ертөнцид мөнх бус амьдрахсад бидний мэдэхгүй зүйл их биш үү дээ. Зарим зүйлийг нь тайлбарлаж хэлэхэд энэ ертөнцийн хөөс хүртэл дотдог талтай байдаг. Арья болмон гэж номтой та мэдэхгүй байхад мөхөрс миний ухаан бүрч хүрэхгүй зүйл юм байна та. Гэсээр эрүүгээ ирмэн дууга хураан бодол болно суун. Одолгүй тогоотой цай порхийн буцалхад ламсан дээж нь авч жижиг модон дагшинд хийн. Багш өдөөгөө бариад дамбид дараа нь өөртөө аяглаж аваад гурвал цайлж сууллаа. Ламсан халуун цайг ойшлонгоо бурзаасан хөлсөө дээлнийхээ ханцуугаар арчаад дамбигаас их сонирхон асуулт тавина. Дамби яагаад жаргаламын ээжийг ил тавилгүй хөрсөнд нь болж хөдөөлүүлсэн юм бэ? Тэр яруул домог яриа шиг л юм байдаг юм аа. Тийм үү? Алив хөөр өчхөө. Бүр сонирхол татчихлаа. За одоохон гэсээр аяга газар тавиад дээлнийхээ хормог гөнгөө хойш татна. Бүснийхээ араар хийгээд ганцаа түрүүнээсээ гархан өсгөн дээрээ хид тогсчхоод тамхи дүүргэн жигжиж асах гал руу мод толгоогоо хийж нэг уушаглангаа өгүүлнэ. Намаг төрхөөс өмнөхөн болсон хэрэг гэлцдэг. Жаргал ламын ээжийг Лянхуа гэдэг. Хөгшин аавыг нь Мэргэн гин. Яг л нэрэндээ таарсан амьдралын хар бор ухаантай яггүй бор үгэн байсан гэлцдэг. Лянхуа гэдэг нэрийг өгөхдөө Мэргэн өнөг сэргэлэн цангаараа хятад бүс эзэнтэй танилцсан. Даамлыг нь хийж явахдаа урагшаа манжийн нутгаар аялах боломж бүрдэж Хэлийн цаадах амьдралыг харж гайхаж мэгшиж явахдаа Лянхуа гэх цэцгийг мэдэж авч одолгүй нутагтаа буцаж хүүхэдтэй болохдоо өнөө ганц мэдэж авсан үзэсгэлэн төгөлдөр цэцгийнхаа нэрийг газар дээрх ганц охиндоо хайрлсан юмсан ч Лянхуа өсгөн хэрээр нэр нь өөртөө зогсон гэж ихтэйхэн их л гоо дурхтай бүсгүй болсон гэдэг. Манай хошууны хамаг өнгөтэй өөдтэй гиснээс гадна хажуу хошуудын сайхан залуус түүнийг аваал ихнэрээ болох гэж л аль сайхан гиснийг барьж гүйдэг байсан ч өнөө өвгөн маань харамлаад өгдөггүй байж лт. Харин нэг өдрөөс л Лянхуа энэ модны дэргэд үл таних хүнтэй танилцаж харахаа бүрээтэй зэрэгцэн эцгээсээ нууцаар уулзаж шүндүл хүргээд үүртээ зэрэгцэж гэртээ хайрдаг байж. Нотгийнхан энэ явдлыг ажиглаад Лянхуаг хүмүүн болсон юмтай холбогдож гих цуу яриа гарч шивэр авир хийгдэх болж. Өвгний чихэнд өнөөх яриан явсаар хөрөхөд сэжиг авна. Нэг өрөө худлаа унтсан мэт болоод охиныгоо гарахт нь араас нь сэм дагаж. Үнэнд охиных нь уулзаж байсан зүйл нь сүнсж өтгөр бас манжаа хугацааг үцэргээс оргож өөр нэг хошиг тонсон сайн гэр байсан юм байгаа юм. Өвгөнч энэ тэнд явдаг учраас тэр эрийг шууд танин өөр хаярахад бүгж нуугдаж байсан газар мэдэж аваад тамгын газар хил өргүүлж бариулсан гэлцдэг. Тэр явдлаас хойш хошууныхаа пүүсийг дээрэмдүүлж нилээдгүй хохирол амссан ноён өвгөнд талгарснаа хэлж гэрт нь өөрийн биеэр морилохдоо Лянхуаг анхаарж гоо үзэсгэлэнтэнд сэтгэл алдарн өөрийн хатнаа болохоор тогтож өвгнөөс бэр гууж хадаг яндар барихад өвгөн ч үгдүүгүү авч охиноо өгч явуулж л тээ. Өөр хошуунд очисон даруйда хордлого өгч жирэмсэн болсон илэрсэн юм л.
Яг уу залуу бүсгүй. Өнөө сайн арайс хүүхдтэй болсон байж л дээ. Ноён ч дагвар хүүхдтэй хүм бэр болж залж авчирсандаа ичсэн чи нэгэнт хадаг яндар болж аваал ихнэрээ болгосон учраас өргөөндөө очин сүртэй 20 найр хийлгүү тэгсгээд өнгөрөөгөөд хүүхдийн гартал тусад нь гэрд гаргаж хүн амьтантай уулзуулахгүй хорч. Цаг хугацаа өнгөрч хүүхэд ч мэндэлж. Ноёнч гарсан хүүхдийн тас нуун төрөө дудаагүй байсан зарцтай бэл бэнчин өвгөн үргэлж санаа намарч. Дөнгөж нэрэлсэн хатан өрөө өнөрлөж чадалгүй явуулсандаа их л шаналж улам бүр царай алдаж цаг явах тусам ааш зан нь нэвдэрч явсаар 10 жилийн нүрийг үзэхэд Линхуагийн гоо үзэгслэн үгүй болж хөгшөрч. Ноёнч залуу бүрсгүүд сэтгэл алдарч баг хатнаа болгон залах гэсэнд их хатнанд цаад хийж элдвэг ярин эгдүүцлийг нь хүргэх болж. Харин нэг өдөр тэр хошуунд нь тахал өвчин гараад хайрал газар аваагүй байхад нь барьж чадаж. Энэ үед л ноён ухаан сэлж хатнаа тахал өвчинг дар гэсэн нэрийдлэр хамгийн ихний голонд болсон айл руу явуулна хорлсон юмсанч. Хамгийн хачирхалтай нь гарцаагүй үхэл рүүгөө явж байгаагаа хат мэдэж байсан ч ямар ч эсэргүүцэлгүй замд гарсан гэлцдэг. Одоо бодоод байхнаа хүүхдээ санаж битгэрсэн их хүнд өөхөх нь амар байсан байх. Хатан ч ноёны санснаар тахал өвчин тосч өөд болоод удаагүй байхад залуу амарга авч сууж сүртэй найр хийж байхад мэргэн өвгөн баяр дээр нь очиж охиноо нэгсэн байгаа юм. Сайхан найр үүмүүллээ гэд ноён хорсож Линхуагийн шарил хаана байгаа гэд бүхэл үннийг хэллээд хөөгд явуулч. Өвгөнч газар дээрх ганц охиноо алдсандаа харамсаж нутагт нь оршуулж хамт өгөхээр шийдэн Линхуагийн тахалтай зохицыг зөөж хошуундаа авчран шатахаасаа хадаглаж бүхний эхлэл болсон энэ модны дор газар болж оршуулсан гэдэг. Охиноо сүүлчийнхэн замд үдчихэд гэрлүүгээ харихтаа гадаа байсан хамаг малаа туугаад үүдэнд хэвтэж байсан нохоогоо боож алаад гэртээ авч ороод дахиж гарч ирээгүй юм гинлээ. Дахал өвчин туссан охиноо авч ирсэн гэдгийг нутгийнхан мэдээд очиход өөрөө тэр өвчнөр эмгэнтэйгээ өөд болсон байж. Хүн ёсоор тэдний бүлийг оршуулах гэсэн чинь тэгэх зоригтой нэг ч хүн байгаагүй тул голомтт нь шатааж оршуулсан гэдэг. Хүүхэд байхад сонсдог дамаг үлгэр шиг л айхтар юм болчээ. Ингээд жаргал яасан юм бэ? Жаргалыг өргөж авсан ээж нь хэдэн наснд нь юм мэдэхгүй. Ламд шав оруулаад төвд лахс руу ном үзэг гэд явуулсан гэдэг. Нас биенд гүцээд нутагтаа ирэхэд нь өсгсөн ээж нь үннийг хэлэхэд эцэгтэйгээ уулзаж гашуун түүхийг мэдэж аваад ээжийнхээ хаяг сахиж амьдрна гэд энд ирсэн түүхтэй. Их чадалтай зоригтой залуу ээжтэй хөрхий. Олон ч хүнийг ангааж, олон ч хүнийг бузар булаа юмд салгаж байсан. Хошууны минь хөвлгөө байлаа шүү дээ. Шидийн гимээр зүйл нь би нэг өдөр энэ модны хажуугаар явж байхад жаргал энд сууж байснаа алгаа ганц дашаад ямар нэг зүйл шившгэд эмэгтэй хүн газраас урган гарч ирж байхыг би энэ хоёр нүдэрээ харж байлаа. Манай хошууны зарим хүмүүс ч харсан байсан. Гончих сумлаа минь гэж амьд сүрэн байсан бол их л чадaltaй хүн байх байж тээ. Яг л манай жолтон баг шиг гэхэд лувсан их л уурлангой. Хөөе чи над амаамд одоо жолтон гэж үгөө болсон. Хор олон л гэж байгаа. Хор олонтой толвол яаж дарах гэсэн хүн бэ чи химэн зэмлэнгүй хэлв. Лувсан угтаа хэдий уурлаж байгаа ч дотроо бол хайрын шавмин гэж халаглаж байгаанд түүний бууралдсан нүднээс илхэн байлаа. Зорилгоо биелүүлсэн гэчэд хөдлөх болжээ. Дамбич морндоо мордоод явах зам нь саадгүй байж зорьсон хэрэгэ бүтээгээд мэнд ирэхэд тань эргээд эндээ учран залхацгоё доо. Өөстөнд саадгүй биелэх ерөөлийг өөдөн төвшүүлээ. Ловсон ч толгойд нь адас өгөөд ерөөл батар шиг сайн сууж байгаарэ гэв. Дамбич морндоо ташуур өгөн тал хөндийг гитлэн алга болов.
Лувсан гараа сүмбэрлэн ардаас нь сайн нэг санаж хэдэн майн уншаад эргэн харвал бороошхнуу гэлтэй алсад тасхаар үл бараатан байлаа. Өнөөдөр жоохон зутрахын дэ шавман. Гэхдээ хоёлаа зүгээрээ химээ хэлчихэд зөөлхөн инэн алхлаа. Энэ өдөр лувсан юу юунаас ч илүү сэтгэл санаа нь сайхан байлаа. Энэ хошуунаас зүхтаад хийдэ бараадах нүргүү хэсвчлэн явхад нь хань төшөг болсон шавтайгаа сайхан өдрүүдэд дурсан хэлцэн нээлтэн явхад аадрын үйл наашлаж үзэгдэв. Лувсан ч гараа салавчлан хараад сая нэг зүйлийг анзаарч гартаа эргүүлэх эрхээ унгаж орлоо. Аадрын үйл гэж андуу харсан зүйл нь үнэндээ тэнгэрийн хаяаг дүүргэсэн тоо томшгүй хэрэг гаагчин ирж байх нь тэр. Учрыг мэдсэн лувсан зогтаараа шавмын химэн хамаг чангаараа хашгирдлаа. Эргэн харж ногоон зүлгсгийг даглан хурд мэдэн гөвч хэрээний түрүүч ирж тэр хоёрыг самардаж тоншиж эхлэх нь тэр. Ламсан зайл химэн гараа салаавчлуулан нүрээ даран ойрлсоор зүхтвч өнөө хэрээнүүдийн сүрэг улам чигсэн нурууг нь бүрхэж орхив. Аргагүй хүчин даруулан газар доош харан хөрөөж унахад бүхэл биеийн эн тэндээс нь тоншиж сарвуугаараа арьсанд нь зоож эхэлнэ. Нүрээ даран бие атруулан хөрвөвч тусыг солно. Нэн дарчлаантайгаар байдаг чангаараа орилсоор ингээд амьсгаа хурах болж тэ хэмээн бодож байтал гинэтхэн өнөө хэрэн цүрэг юу ч болоогүй юм шиг түүнийг орхон нисчихв. Нүрээ дарсан гарынхаа хурууга багхан салавчлан харуул өөрөөс нь 20 алхмын цаана өнөө хэрээнүүд хөөс салхи мэт эргэлдэж үзэгдэв. Гараа бод босон тэр зүг харуул хэрээн хууны цаанаас лувсан багш нь агаарт дүүжлэгдэн байхан тэр. Өмссөн дээлгэх өмгөө болж зөвхөн зах ганцхан хомролдон үлдэж нүцгэн биенийх нь эн тэндээс цус олгойдон гоочно. Ам нь үл ядлаг хөдлөн ламсан гэж дуудаж байгаа мэт. Ламсан яхаа үл мэд нь димийл дэше харж зогсохоос өөрийг үлхин. Удалгүй хэрээн хуу хідэнтэй эргэлдэж яснаа. Тэнгэрийн уудам руу тал тийш нисэн одоодох. Харин тэдний төрүүхэнд эргэлдэж байсан газар нь хөрлий чарлан хэвдэх хүн ямар ч хөдөлгөөн үлхийн үлдчихэ. Багшаа гэсээр ламсан очиход ловсон танигдахын аргагүй болон сийчигдэж хоёр нүд нь гүн хар нүх болчээ. Төвний толгойг хоёр гар дээр зөөлөн авч тэврэхэд давчидсан хоолоогоор тэр юу ч авчиж тэр ирчгэж намайг гисээр ухаан нь балартан биен сол балаа. Ламсан өндөгөө багшигаа тэврэн аврал ирж хашгиран гөвч эзэнгүү үлдсэн яс бэлсэн хошууны тал хөндийд түүнийг сонсох хинч үгүй билээ. Нэгдүгээр хэсэг төгсөв. Хэрвээ манай сувг та бүхэн таалагдж байгуулаа лайк, саб дарахаа битгий мартаарай. Манай сувгийн идэвхтэй үйл ажиллагааг дэмжих хүсвэл доор харагдаж байгаа данс нь сэтгэлийнхаа хандвийг өргөх битгий мартаарай.